Тэгэхээр би хурлын дараагаас юу асуух гэдэг нь гэхээр хууль ингээд хоёр нүмергүй үйлчилдэг байх тэр зохицуултыг яаж оруулах юм бэ? Одоо жишээлбэл энэ байнгын орооны хурлыг учрал тасалдсан байна. Ерөнхий сайд нь суудгүй. Тэгээ бусдууд нь ямар үлгэр авах юм? Ерөнхий сайд нь хуралдаа суухгүй таслаад байхаар бусад гишүүд яаж суух юм? Тэ? Одоо засгийн газрын гишүүд дараа нь буугаад байнгын орооны дарга болохын тулд тэр хурал суудаг эрц одоо биднийг чөлөөлж өгөөч гэдэг зүйл яригдсан шүү дээ. Хоёр юм байна. Ерөнхий сайд яавал их хурлын чуулган суудаг болох юм бэ? Бид ард түмнээс тасраад ерөнхий сайд нь их хурлаасаа тасарсан. Ийм амьдрал донд бид нар байна шүү дээ. Нэг. Хоёр дахь нь өвчин гадаад томилт хоёроос бусад бүх одоо нөхцөл дээр чөлөө өгдөггүй баймаар. За бямцгтаргийн микрофоныг нэ хариулт. Тэгээ ерөнхий сайд засгийн газрын гишүүд бас хүндэтгэн үүсгэх шалтгаан байна. Давхар ажил байдаг. Тийм болохоор хоёр байнгын хороонд биш нэг байнгын хороонд хариалуулж байгаа. За бусад гишүүд бол хоёр байнгын хороонд хариалагч байгаа. Ийм байдлаар үндсэндээ засгийн газрын гишүүд ерөнхий сайдыг улсын их хурлын даргаыг нэг л байнгын хороонд хариалуулахаар бусад гишүүд нь бол хоёр байнгын хороонд хариалагдахаар ингэж оруулж ирж байгаа. За дээрэс нь хуралдаанд суухгүй бүгд суух үүрэгтэй. Ерөнхий сайд байна уу, сайд байна уу тийм үү бүгд хуралдаанд суух үүрэгтэй. Ямар нэгэн байдлаар ерөнхий сайд учраас суухгүй байх, сайд учраас суухгүй байх тийм хүндэтгэн үүсэх шалтгаан байхгүй. Тасалсан бол тасалсан, чөлөөтэй бол чөлөөтэй гэдгээр ингэж дэгнэ авч. Бид нар яагаад энэ чөлөө томилолт гэж бас оруулаад байгаа юм хэ тийм үү. Тэгээ чөлөөтэй байдаг, томилолттой байдаг. Энийгээ тийм үү энэ статистик нарийн өөрөөр гардаг. Тэгэхээр хамгийн гол нь хуралдаанд нэгч хоцроогүй, нэгч таслаагүй, гадаа томилтоор ажиллаагүй, чөлөө аваагүй гэдэг чинь бол илүү одоо сайн үзүүлэлт болох юм а гэдгийг